Өнгөрсөн 7 хоногт бүгдээрээ Бурхныг яаж мэдэх тухай ярилцсан. Түүний бидэнд нээж өгсөн арга замуудаар ялангуяа Библиэр дамжуулан түүнийг мэдэх тухай үзсэн. Тэгээд Библийн агуу түүхийг танилцуулсан. Олон түүхээс ялгаагүй нэгэн түүхийг биш. Харин жинхэнэ бодит байдлыг өгүүлж байдаг, юу нь юу болохыг хэлж байдаг. Тэрхүү бодит байдал дотор бид хаана нь байгааг харуулсан байдаг тухай үзсэн. Библийн түүхэнд Бурхны энэ дэлхий дээр хийж байгаа ажлыг өгүүлсэн байдаг. Энэ түүхэнд Бурхны зорилго төлөвлөгөөг өгүүлсэн байдаг ба бид тэрхүү түүхийн аль хэсэгт нь байгааг Христ итгэгчдийн хувьд бид Бурхны зорилгод нэгдэн түүний замаар явдаг тухай үзсэн. Энэ түүхтэр үндэслэн бид теологоо боловсруулан гаргадаг. Үүнийг хийхин тулд бид өнөөдөр Библиэд Бурхны талаар юу гэж хэлсэн байгааг үзнэ. Өнгөрсөн удаа үзсэнчлэн Библи нь Бурхныг гэрээний эзэн гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл тэрхүү гэрээний эзний мөн чанар нь ямар вэ гэдгийг бид өнөөдөр үзнэ. Библи бидний гэрээний эзнийг гурвалсан Бурхан гэж харуулсан байдаг. Энэ видео хичээлээр бид дараах зүйлсийг үзнэ. Бид өмнө Бурхан өөрийгөө эзэн гэж илчилдгийг, энэ нь түүнийг таньж ойлгоход ямар утгатайг мэдэж авсан. Өөрийг нь үнэн зөвөөр мэдээсэй гэж тэр хүсдэг бөгөөд бид зөвхөн бичээсээр л дамжуулж түүнийг зөв таньж чадна гэдгийг харсан. Тэгвэл бичээс бидэнд гэрээний эзэн маань хэн болох тухай юу гэж хэлдэг вэ? Өөрөөр хэлбэл Библиэд гэрээний эзэн маань гурвал чанартай Бурхан болохыг хэрхэн илчилдгийг үзэх гэж байна. Гэрээний эзний тухай бидний хэлж чадах хамгийн энгийн зүйл юу вэ? Тэр бол гурвал Бурхан. Хоёрдугаарт Бурхан өөрийгөө хэрхэн Библийн түүхийн туршид аажмаар илчилж буйг харах болно. Библи ийм дөрвөн үндсэн хэсэгтэй түүхийг өгүүлдэг. Өнөөдрийн хичээлээр бид хоёрт нь анхаарлаа хандуулнаа. Бүтээл ба золилтын хэсгүүд дээр Бурхан өөрийгөө ялангуяа гурвал Бурхан гэдгээ хамгийн тод илчилдэг. Уналт ба бүрэн биелэл чухал боловч энэ утгаар бол хоёрт орно. Тэгэхээр бүтээлээс эхлэе. Библи ингэж эхэлдэг. Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ. Энэ ганц ишлэлээс олон зүйлийг тайлбарлаж болох ч бид энэ нэг гол зүйл дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ хэсэгт ганц Бурхан байгааг анхаарна уу? Мосе Эхлэл номыг Израильчуудад зориулж бичсэн. Тэд амлагдсан газар руу явах гэж байсан бөгөөд тэр газар нутгийн ард түмэн олон бурхан шүтдэг байсан. Хүмүүс тэдэнд бэлэг барьж мөргөж сүгдэж хариуд нь ямар нэг зүйл хүлээж авна гэж найдаж шүтдэг байв. Израильчууд ч гэсэн ийм бурхтыг шүтэх гэсэн сорилтод орох болно. Гэхдээ Библиэд гардаг гэрээний эзэн бол өөр. Мосе эхнээсээ л цор ганц бурхныг илэрхийлдэг. Цорын ганц, нэг л бурхан, олон бурхны нэг биш. Зүгээр л цор ганц бурхан. Энэ ганц Бурхан бүхий л юмсыг бүтээсэн учраас түүнээс өөр Бурхан байх боломжгүй. Тэгвэл энэ цор ганц Бурхан хорвоо ертөнцийг хэрхэн бүтээдэг вэ? Энэ хэсэгт Бурхан айлтжээ гэсэн үг 7 удаа гардаг. Бурхан үгээрээ бүхнийг бүтээдэг. Тэр үг нь маш хүчтэй. Тэр үг хэлэхэд л бүх зүйл бий болдог. Түүний үг нь хийж гүйцэтгэдэг. Тэгэхэд бүтээл бий болгодог. Тиймээс бүтээлийн эхэнд Бурханы үг байдаг. Харин 2 дугаар ишлэлд газар дэлхийн хэлбэргүй агаад хоосон байх үед оёоргүйн дээр гүн харанхуй бүрхэж Бурхны сүнс усны мандал дээгүр илэн хайлж байв. Бид Бурхны сүнсийг харж байна. Тэр усны мандал дээр байна. Дуулал 104 нь эхлэл 1-ийн тайлбар болдог. Дуулаач ингэж хэлдэг. Сүнсээ илгээж та тэднийг бүтээдэг. Газрын төрхийг та тийхүү шинчилдэг. Бурхан сүнсээ илгээсэн бөгөөд бүх зүйл бүтээгдсэн. Йов ингэж хэлдэг. Бурхны сүнс намайг бүтээсэн. Төгс хүчтийн амьсгал, ам амьдралыг хайрлсан. За ингээд Бурхны сүнс хэрхэн бүтээдэг талаар бүрэн ойлгохын тулд бид төр зур еврей үгийг судлах хэрэгтэй. Еврей хэлээр Бурхны сүнс гэдэг нь Руах Элохим гэж нэрлэгддэг бөгөөд энд Элохим гэдэг нь Бурхан, Руах гэдэг нь сүнс гэсэн үг юм. Гэхдээ Руах гэдэг үг нь амьсгал эсвэл салхи гэсэн утга бас агуулдаг. Тиймээс ихэвчлэн сүнс ба амьсгал гэсэн үгс хамтдаа хэрэглэгддэг. Иймээс амьдрал бэлгэлэгч гэсэн энэ санаа нь сүнстэй холбоотой байдаг. Энд Йов ижил зүйлийг угсруулан хэлж байгааг бид харж байна. Бурхны сүнс буюу амьсгал, салхи нь намайг бүтээсэн бөгөөд төгс хүчит нэгний амьсгал. Энэ тохиолдолд амьсгал гэдэгт ижил утгатай нишэмах гэдэг өөр үгийг хэрэгэлсэн. Надад ам амьдрал өгдөг гэж хэлсэн байна. Энэ нь еврей эргцүүлэл буюу хослол илэрхийллийн нэг жишээ юм. Энэ талаар би еврей хэлний мэргэжилтэн доктор Төв Сетес лавлсан. Еврей зэрэгцүүлэлд зохиогч адил санааг давтан хэлэхдээ 2 дахь удаад нь өмнөхөөсөө өөр үг хэрэгэлдэг онцлогтой байдаг. Иймээс энд Йов Бурхны сүнсийг амьсгал гэж нэрлэж байна.
Тэрхүү амьсгалаар дамжуулан Бурхан бүтээж ам амьдрал өгдөг. Ингэснээр бүтээлийн үед Бурхан өөрийн сүнсээрээ буюу Руах Элохимоор ам өгч байсныг бид харж байна. Бид дуулал 33:6-д энэ бүхний нэгэн товч дүгнэлтийг харж болно. Эхний хэсэгт дуулаач Бурхан үгээрээ Тэнгэрийг бүтээсэн гэж хэлдэг. Харин хоёр дахь хэсэгт амьсгал буюу Руах өөрөөр хэлбэл түүний сүнсээр дамжуулан бүтээсэн гэж өгүүлдэг. Тэгэхээр бүтээлийн үед би дараах зүйлийг харж байна. Бурхан бүтээдэг. Өөрийн үг болон сүнсээрээ дамжуулан бид одоо үед Есүсээр бүрэн ичлэгдсэн Бурханы гурвлаар орших бүтэц эхлэлээ тавьж байна гэдгийг уншиж байгаа. Гэвч Мойсе үүнийг ингэж харсан уу? Тэрээр Бурханы гурвлаар оршигч нэгэн гэж ойлгосон уу гэсэн чухал асуулт байгаа юм. Энэ тухайд тодорхой асуудлууд бий. Зарим хүмүүс тийм ээ тэр тэгж харсан гэж хариулдаг. Тэдний өгдөг нэг нотолгой бол энд байгаа. Бурхан гэдэг үгийг еврей хувилбар нь Элохим юм. Тэгээд еврей хэл үзэж амжаагүй хүмүүс тайлбарлахад тухайн үгэнд Йод ба Мём буюу нэр үгийн төгсгөлд орших эм нь олон тооны нөхцөл болдог. Бурхан гэсэн үг ганц тоон дээр эл байдаг. Гэвч Библиэд Бурханыг Элохим буюу олон тоогоор дурдсан байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Мойсе олон Бурхан гэж хэлж байгаа хэрэггүй. Энэ асуултад үгүй гэж хэлэхээс өөр аргагүй юм. Яагаад гэвэл Мойсе энэ үгийг ашиглаж буй зорилго нь Израиль ард түмнийг зөвхөн нэг бурханд мөргөх ёстой гэдгийг харуулахын тулд Израильчууд олон бурхан шүтэгч политеистүүд биш. Харин туйлын ганц бурханд итгэгч радикал монотеист ард түмэн байх ёстой. Тиймээс Мойсе Элохим хэмээх үгийг хэрэглэсэн бусад үндэстнүүд шиг олон бурхан гэсэн хэрэг биш. Тэгвэл Мойсе яг юу хэлхийг зорж байна вэ? Голландын теологч Херман Бавинкийн өгсөн тайлбар хамгийн оновчтой санагддаг. Бавинк ингэж хэлсэн байна. Элохим гэдэг нэр томьёонд политеизмын олон бурхан байдаг гэдэг үзэл ямар ч ухагдхуун байхгүй бөгөөд Бурханы бүрэн дүүрэн байдал амин мөн чанарыг илэрхийлдэг нэр юм. Энэ нь Бурханы бүрэн дүүрэн байдал мөн амин мөн чанарыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл Бурхан зүгээр л эл буюу ганц гэхээс илүү юм. Мэдээж тэр бол ганц, олон биш. Гэхдээ амин мөн чанар нь олон талтай. Хэрв энэ нь олон бурхад гэсэн утгатай биш бол энд Мойсе ганц бодгалаар оршдгоо Бурханы тухай хэлж байна уу? Нэг талаараа тийм гэж хэлж болно. Учир нь Бурхан бүрэн төгс байдлынхаа хувьд нэг бодгалаас ч илүү юм. Түүнд олон тал бий. Гэвч нөгөө талаас нь харвал үгүй гэж хариулах юм. Энэ бол маргаантай сэдв. Зарим хүмүүс тийм ээ Мойсе Есүсийг харж Бурхан гурвал мөн чанартай гэдгийг ойлгосон. Тэр биднийг яг Есүс рүү чиглүүлж байна гэж хэлдэг. Харин би үүнтэй санал нийлэхгүй. Библи бол цаг хугацааны явцад аажмаар дэлгэгдэн өрнөх түүхийг өгүүлдэг. Миний бодлоор Мойсе энэ үед зориудаар гурвлаар орших Бурханы тухай бичээгүй болов. Гэвч бидний мэдэж байгаагаар Бурхан бүрэн төгс байдлынхаа хувьд зөвхөн нэг бодгалаас илүү юм. Хоёр дахь асуудал нь Эхлэл 1:26-д харагдана. Тэгээд Бурхан өөрсөдтэйгээ төстэй хүнийг дүр төрхийнхөө дагуу бүтээе. Энэ бид гэж байгаа нь юу гэсэн үг вэ? Зарим хүмүүс үүнийг хуучин гэрээнд буй гурвлын тухай ишлэл гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл Мойсе гурвал мөн чанартай Бурханы талаар ярьж байгаа бөгөөд Бурхан бол гурвлаар оршигч цор ганц мөн чанартай гэж үздэг. Гэхдээ энд нэг асуудал бий. Есүс энэ үед хараахан ишлэгдээгүй байсан. Мэдээж хуучин гэрээнд Христийн тухай цухас илэрхийллүүд бий. Мөн хуучин гэрээнд бидний Есүс рүү чиглүүлдэг. Гэвч Библи Есүсийг төвд нь байрлуулдаг тул гурвлаар оршигч Бурханы хоёр дахь болох хөө бүрэн дүүрэн ишлэгдэх нь Есүс махбод болсон тэр мөчөөс буюу энэ бичигдснээс ойролцоогоор 1400 жилийн дараа юм. Зарим нь үүнийг Бурханы олонлог шин чанар гэж нэрлэгддэг хэлбэртэй холбож тайлбарладаг. Энэ нь хаад дээр хэрэглэгддэг илэрхийлэл бөгөөд тэд өөрсдийн эрх мэдэл ба сүр жавхлан гэлтэхийн тулд би гэхийн оронд бид гэж олон тооны төлөөний үг ашигладаг. Орчин үед бид ийм яриаг хэрэглэдэггүй ч зарим судлаач энэ жишээ энд ажиглагдаж байна гэж үздэг. Бурхан өөрийгөө олон бурхан гэж хэлээгүй харин тэр өөрийгөө сүр жавхлантай гэж хэлж байгаа хэрэг гэж тэд үздэг. Гэхдээ энэ тайлбар үнэн байх магадлал бага. Учир нь Бурхан Библийн түүхүүдээр өөрийгөө дандаа бид гэж олон тоогоор илэрхийлдэггүй. Бусад бүх хэсэгт Бурхан өөрийгөө би, намаа гэх ганц тооны төлөөний үгээр илэрхийлдэг. Гурав дахь талбар бол энэхүү бид гэдэг нь Элохим буюу Бурханы нэртэй холбоотой бөгөөд
Бурхны бүрэн дүүрэн төгс амин чанарыг илтгэдэг. Энэ нь Бурхан ганц биш, харин илүү олон талд оршихуйтай болохыг зөөлөн байдлаар илэрхийлж байна. Гэхдээ энэ нь Мосе Бурхны гурвал чанартай ганц Бурхан гэдгийг мэдэж байсан гэсэн үг биш юм. Зарим хүмүүс тухайлбал эртний чуулганы эцгүүд, миний зарим багшд нар болох Карл Барт энэ санаатаа санал нийлэхгүй. Гэвч миний бодлоор хэрвээ бид Библийн Эхлэл номд Бурхан аль хэдийнэ бүрэн гурвал нэг оршихуйтайг сургадаг гэж үзвэл Бурхан өөрийгөө авралын явцад айжмаар илчилж буй тэрхүү арга барилыг үл ойшоож байгаа хэрэг болно. Тэгвэл бүтээлийн үед бид Бурханыг цор ганц гэж харж болно. Үндэстнүүдийн бурхтаас ялгаатай цор ганц Бурхан. Гэвч энэ нэг Бурхан ганцаараа биш, харин бүхнийг бүтээгч өөрийн үг ба сүнстэйгээ хамт. За ингээд Бурхан бүтээл дээр өөрийгөө ингэж илчилсэн. Энэ хүрээд бичлэгээ төр завсарлаа дараагийн хэсгээр эргээд уулзцгаая.